Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Сансрын гүнд орших нэгэн битүүмжилсэн бүхээгт хөлгийн хиймэл оюун ухаан Мэри нойрсуулах гормыг цуцалснаар манай гол төр Грэс эмнэлгийн зориулалтыг комноос хүчээр сэрлээ. Гэвч түүнд нэг том асуудал байна. Тэр хэн бэ? Хаана байна? Юу болоод байгааг огт санахгүй. Яг л ой санамж нь арчигдсан мэтэл. Мэри түүнээс сэтгцийн байдлыг нь шалгахаар хэд хэдэн асуулт асуух боловч Грэс хариулахын оронд айсандаа робот гараас зугтаж хөлөг дотор тэнүүчилж эхэллээ. Хин нэгний хайж явсаар эцэстэн багийн гишүүнийхээ өрөөнд ортол өөдөөс нь зогцос ухтган тэр. Айдас ганцаардл түүнийг нөмрөн авч байх үед тэрээр хөлгийн жижигхэн цонхоор гадагшаа гараад шокнд орлоо. Тэр дэлхий дээр биш хязгааргүй сансар огторгүйд хөвж яв. Ийхүү Грэс өөрийгөө хэн болохыг мэдхийн тулд хөлгийн доторх төхөөрөмжүүдийг ашиглаж энэхүү нарийн төвөгтэй хэрэгслүүдийг яаж ажилуулахыг зөнгөөрөө мэдэж байлаа. Би эрдэмтэн хүн юм байна гэх анхны бодол түүн төрөв. Гэвч байдал уламд ортон. Мэри түүнээс өдрийн тэмдэглэл бичгийг хүсгэд тэрээр ахмадаа дууд гэж шаардсан ч хариуд нь та энэ хөлөг дээр үлдсэн цорын ганц амьд хүн гих хүйтэн хариултыг л сонслоо. Грэсийн цорын ганц хүсэл бол гэртээ харах. Гэвч дэлгүүрөө зурвас илгээх гэтэл дохио очихтол 12 жил шаардлагатай гэсэн тооцоо гарна. Мөн газрын зургийг шалгаж үзээд тэр бүр мөсөн итгэл алдарлаа. Тэр бидний мэддэг нарны аймагт биш дэлхийгээс 113 гэрлийн жилийн зайд хариг харгийн нарлуу харцаан зогсож байгаа нь тэр. Яг энэ мөчөд түүний толгойд хүчтэй өвдөлт мэдрэгдэж мартагдсан зурсамжууд нь хөвөрж эхэллээ. Тэр дунд сургуулийн багш, молекул биологч байж л дээ. Тэр үед дэлхийн хүн амын нэрлэж занснаар Петровын шугам гих ер бусын үзэгдэл нарнаас сугар гариг руу татагдаж нарны энергийг сорж эхэлсэн байлаа. Хэрв энэ хിവэр үргэлжилбэл ердөө 30 жилийн дараа дэлхий дээр мөслөгийн үе эхэлж хүн төрлөختөн бүрэн мөхөх аюул нүрэлсэн байв. Харин Грэс хүүхдүүдэд энэ тухай тайлбарлаж дэлхийн шилдэг эрдэмтэд арга чарга хайж байгаа гэж тэднийг тайвшруулдаг байжээ. Гэтэл өнөөдөр тэр өөрөө тэрхүү аврагч эрдэмтэн нь болоод сансрын мухарт ганцаараа хаягдчихсан сууж байлаа. Сэтгэлээр унсан Грэс хөлгөөс олсон архиа авж ганцаарлаа мартахын тулд нас барсан нөхдийнхөө хувцаар хүүхэлдээ хийж бүжиглэнэ. Гэвч тэр бууж өгч болохгүй. Цагаан самбар дээр өөрийнхөө хэн болохыг энд яах гэж ирснээ нэг бүрчлэм тэмдэглэж эхлэхэд түүний ой санамжийн дараагийн хэсэг сэргэж эхэллээ. Грэсийн дурсамж түүний хэдэн жилийн өмнөх нэгэн бороотой өдрөлөө аваачив. Хичээлээ тараад байж байтал Петровын багийн ахлагч төмөр мэд хатуу зантай Ева түүн дээр өөрөө ирлээ. Грэс өмнө нь амьдрал оршин тогтноход заавал ус шаардлагагүй гэсэн сонин онол төвшүүлж үүнээсээ болоод эрдэм шинжилгээний хүрээлэнгээсээ хөөгдөж дунд сургуулийн багш болсон нэгэн. Гэвч Евад түүний тэр галзуу онол хэрэгтэй байв. Учир нь нарны гадаргуу дээрх үхлийн халуунд амьд үлдэж чадсан нэгэн хачиргалтай зүйлийн дээжийг тэд олсон байлаа. Грэс ихэндээ татгалзсан ч нар үнэхээр мөхөж байгааг дэлхий удахгүй хүлдэж дуусахыг сонсоод тэдэнтэй хамтрахаас өөр аргагүй болов. Ийхүү лабораторид Грэс дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчдын хяналтанд ор анхны туршилтаа хийлээ. Тэрхүү нууцлаг дээжүүд маш бараан өнгөтэй. Юу нь үл мэдэгдэх боловч хөдөлж байв. Грэс эрсдэлтэй алхам хийж тэдний хүчтэй гэрлээр зохиход дээжүүд дотроосоо гэрэлтэж хариг аргийн бичил эсүүд болгон батлагдав. Хамгийн халчиргалтай нь Грэсийн өөрийнх нь онол буруу байж тарлаа. Тэрхүү эсүүд үнэндээ уснаас бүтсэн байв. За тэгээд Грэс ч уурандаа эд зүйлсээ шидэлж бухимдаж байсан ч нэг чухал зүйлийг анзаарлаа. Эдгээр эсүүд нарны эрчим хүчийг яг л батарей шиг өөртөө сорж асар их дулаан ялгаруулж байлаа. Хэдий Ева түүнийг одоо харж болно гэсэн ч Грэс хэдийнэ энэ нууцад донцсон байв. Тэгээд миний тусламж хэрэгтэй гэж зүтгэсээр байгаад 3 ширхэг хэсгийг туршилтад авч үлдлээ. Грэс нэг зүйлийг юр ойлгохгүй байв. Яагаад энэ эсүүд бут гаригийг алгасчаад заавал сугар гариг руу тэмүүлээд байгаа юм бэ гэх. Тэр даруул дэлгүүр гүйж ороод хамаг хэрэгтэй зүйлсээ цуглуулан өөрийн гараар туршилтын төхөөрөмж ухсрав. Тэрээр сугар гаригийн агаар мандал дах нүүрс төрөгчийн давхар эслэгийг дуурайлгаж хит улаан туяа ашиглан уриг тавив. Гэтэл юу болсон гэж? Тэр 3 эс маш богино хугацаанд 4 болоод үрччихсэн байлаа. Энэ бол нээлт байв.
Тэдгээр бичил биетнүүд үржихийн тулд нарны гэрлээс гадна сугар гарагийн нүүрс төрөгчийг ашиглаж байж л дээ. Тэгээд гэрээс энэ организмыг астрофаг буюу одыг идэг чимээ нэрлэв. Удалгүй цэргийнхэн гэрээсийг тэрэлтэд тонгоцоороо баргал хулгайлах шахуул авч явв. Удалгүй Ева түүнийг дэлхийн шилдэг эрдэмтний өмнө аваачиж танилцууллаа. Одоо хүн төрлөختөнд ганцхан зам үлдсэн. Тэр нь 2 сая километр астрофаг гарган авч түүнийг сансрын хөлгийн төрш болгон ашиглаж нарны мөхлийн шалтгааныг олохоор Тао Сети од руу аялах. Энэхүү гэрээс эцсийн найдвар төслийн жинхэнэ нууцад нэвтрэг ирэх авснаар бүх зүйл тодорхой болов. Астрофаг гэх энэ бичил бид зөвхөн манай нарыг биш, ойр орчмын бүх одууд руу халдварлаж эрчим хүчийг нь сорж байлаа. Ганцхан одол ямар ч шалтгаангүйгээр эрүүл үлдсэн нь 11.9 гэрлийн жилийн зайд орших Тао Сети. Одоо хүн төрлөختний ганц найдвар бол Тао Сети рүү очиж тэр од яг яагаад дархлаатай байгааг олж мэдэх. Үүнд 2 сая километр астрофаг түлхэж хэрэгтэй. Гэрээс энэ хэмжээний түлш дэлбэрвөл бүхэл бүтэн улсыг газрын гадаргуугаас арчиг аюултайг сануулхад Ева ч маш хүйтэн хүндийгөр тийм учраас л бид их газраас хол далайн голд байгаа юм штэ гэж хариулав. Гэвч хамгийн амар зүйл нь энэ биш байв. Энэ бол буцах замгийн аялал. Түлш зөвхөн тэнд очихдол хүрнэ. Судалгаагаар дэлхий рүү автомат хөлхөөр илгээгээд багийн 3 гишүүн сансрын мухарт үхэх тавилантай. Энэ бол яг л Америк хөл бөмбөгийн тоглолтын сүүлчийн секундэд бүх зүйлээ дэнчин тавьж шийддэг Хайл Мэри дамжуулалт шиг эрсдэлтэй эцсийн найдвар байлаа. Одоо цагт буцаж ирэхэд Грейс бүх зүйлийг санаж дуусав. Тэрээр үс сахлаа янзалж сансрын нисгэгчийн хувцас өмсөн нас барсан нөхөдтэйгөө салах эс гүйцэтгэв. Тэдний гэрэл зургийг халаасанд нь хийж амиа золиослсонд нь талархаад нулимс туслан байж зогцоодыг сансарт гаргаж орхив. Одоо тэр үнэхээр ганцаараа үлдлээ. Гэтэл Мэригийн дуу гарч хөлөг Тао Сети тэрснийг мэдгэлээ. Хөдөлгөөр унтарч таталцал алга болоход Грейс гадагш хартал нүдэндээ ч итгэмээргүй зүйл олж харав. Тао Сетийн дэргэд өөр нэгэн сансрыг хөлөг нисэж байлаа. Энэ бол дэлхийх биш, харь гаригийн хөлөг байв. Айдас давсан гэрээс хөлгөө удирдах зүгтгийг оролцсонч нөгөө хөлөг түүнийг яг л сүүдэр шиг дагана. Удалгүй нөгөө хөлгөөс гэрээс рүү нэгэн зүйл харуулсан нь хөлгийг нь ойж мөргөөд цааш одов. Харин гэрээс үнийг тесрэг бөмбөг гэж хайсан ч удалгүй 2 дахь биетийг арай удаан хурдтайгаар илгээгдэн энэ бол гарилцах орлого болохыг ойлгов. Ийхүү гэрээс амь насаараа дэнчин тавьж анх удаа задгай сансарт гарлаа. Дуршлаггүй нисгэгч тул тэрээр маш болих хөдөлж арайхийн нөгөө биетийг барьж авч чадав. Хөлөгтөө буцаж ирээд сканердаж үзтэл тэрхүү биет Зинон хийнээс бүтсэн байх нь тэр. Ямар ч амьд биет Зинон дотор амьдрах боломжгүй юм. Гэтэл яагаад гэдэг асуулт түүнд толгоров. Дараа нь гэрээс хөлгийнхөө төвөөс зугдах хүчний системийг ажилуулж хиймэл таталцал үүсгэлээ. Хөлөг докторжиж гэрээс хөл дээрээ зогсохтой зэрэгцэн гадна байгаа гаригийг хөлөг рүү татав. Тэр одоо хүн төрлөختний түүхэнд хамгийн том асуултын өмнө зогсож байлаа. Тэд хинбэ? Найз уу эсвэл дайсан уу? Ийхүү гэрээс харь гаргаас ирсэн тэрхүү нууцлаг битийг анхааралтай судалж эхлэв. Скайнер Зинон хий заасаар байсан ч тэрээр зориг гарган дээд хэсгийг нь мушгиж онгойлголоо. Дотор нь өөр нэг таг. Түүний цаана хачиргалтай бөмбөрцгүүд байв. Гэрээс тэдгээрийг шинжиж үзээд гайхшралт орлоо. Энэ бол зүгээр нэг тоглоом биш. Харь гаригийн эрдэмтэн өөрийнхөө хаанаас ирснийг сансрын зургийн тусламжтайгаар гэрээст хэлж байгаа хэрэг байв. Харин гэрээс хариудан дэлхийн байршлыг тэмдэглээд нөгөө хөлөг рүү буцаад харвав. Удалгүй харь гаригийн хөлөг хариу үйлдэл үзүүлж 2 хөлгийг холбосон аврах том хонгойл барьж эхэллээ. Ингээд эцэст нь 2 өөр ертөнцийн төлөөлөгчд уулзах цаг болжээ. Манай хүнч өмсөглөө өмсөн хонглоор болгоомжтой явсаар нөгөө хөлгийн цавханд тулж очив. Шилний цаана ямар нэг зүйл хөдлөхөд гэрээс айсандаа хойш үсэрсэн ч сониуч зандаа хөтлөгдөн буцаж очлоо. Гэтэл тэнд харь гаригийн гар хөдөлж байхан тэр гэрээс өөрийн гараар гисэн жижигхэн тоглоомуудаа үзүүлж тэдний хооронд анхны тохионыг хэл үзлээ. Хамгийн хачиргалтай нь харь гаригийн хөлөг өөрийнхөө эргэлтийг гэрээсийн хөлөгтэй ижил болгон тохируулж хонгилд таталцлын хүч үүсгэсэн нь тэднийг нэг нэгнээ ойлгохыг үнэхээр хүсэж байгаагийн шинж байв. Дараагийн уулзалтаар гэрээс шинэ найзыгаа бүр оройс харав. Тэр яг л алхдаг 5 хөлтэй чулуун алц шиг л харагдана. Гэрээсийг мэдлэхэд харь гаригийн амтан амаа ангааж чих дүүжрөм аимшигтай дуу гаргахад гэрээс айсандаа хамгаалах багжаа тайлж орхив. Чулуун алцч бас айсандаа ухарлаа. Гэвч гэрээс өөрийгөө тэнэг үйлдэл хийснээ ойлгож уучлалтгүйн инээдтэй позууд авч эхлэхэд харь гаригийн хүн түүнийг дуурайж тэдний дунд анхны хөгжил
хөвгчлөлтэй додон уур амьсгал бүрдөө. Мөн нөгөө амьтан Грээсд нэгэн хүзүүж өгч дуулгаа тайлхыг ятгана. Грээс ихэндээ үхээс айж татгалсан ч хүзүүч дээрх хүчил төрөгчийн тэмдгийг хараад эрсдэл гаргахаар шийдлээ. Ийхүү тэр дуулгаа тайлж амьсгалж чадаж байгаагаа мэдрээд хязгааргүй их баярлав. Грээс хөлөг дээрээ буцаж ирээд нэгэн нээлт хийсэн нь энэ хайр гаригийн хүнч бас өөрийнх нь адил одыг нэдэж буй Петровын шугамыг судлахаар энд иржээ. Тэд ижил зовлонтой, ижил зоригтой нэг завин дээрх улс байв. Гэвч харилцаад нэг том саад байлаа. Грээс түүнд хэмжүүрийн тууз цаг зүгзүүлсэн ч нөгөөх нь огт ойлгосонгүй. Ингээд Грээс нэг зүйлийг анзаарав. Хар гаргийн хөлөг дотор таг харанхуй. Бас нөгөө амьтанд нүүр царай, нүд гих зүйл алга. Грээс нэгэн дүгнэлтэнд хүрлээ. Энэ амьтан сохор юм байна. Тэр зөвхөн дуу авианы цуураагаар орчноо хардаг юм байна. Одоо Грээс түүнтэй хэрхэн харилцах арга олох хэрэгтэй боллоо. Дараа нь Грээс шинэ найздаа Рокиг их нэр өглөө. Тэрээр Рокиг харахгүйж мэдэрч чаддаг гэдгийг санаж цагны тоонуудыг товоолгон өрчилж үзүүлв. Гэтэл Роки тоонуудыг тэмтэрч үзээд утгыг нь ойлгомжцоо баярлсандаа бүжиглэж эхлэхин тэр Грээс ч түүнд эрхий хуруугаа гоцоолгож ог гэж хэлхийг заах гэсэн боловч Рокигийн гарын бүтцэн зөвхөн эрхий хуруугаа доош харуулах боломжтой байсан. Тэдний анхны хөгжилтэй зөрүү байлаа. Удалгүй тэдний хооронд жинхэнэ шинжлэх ухааны солилцоо эхлэв. Грээс ноутбук, микрофон ашиглан Рокигийн гаргаж буй авиа бүрийг тэмдэглэж хар гаригийн хэлийг хөрвүүлэх тусгай орчуулагч програм бүтээв. Мөн тэрээр Рокигийн ашигладаг дэлхийд мэдэгдэхгүй тэрхүү гайхалтай бат бөх материалыг Зенонид гэж нэрлэхээр шийдлээ. Удалгүй хоёр эрдэмтэн астрофагийг хамтдаа шинжилв. Роки ч үүнийг хармагцаа маш муу зүйл гэж дуу алдсан нь тэдний ижил зовлонтойг дахин батлав. Роки бас багийн нүхтээ алдаж сансрын гүнд ганцаараа үлдсэн байж л тэхүүрхий. Ингээд одоо би ганцаараа биш гэх Рокигийн үгэлж Грээсийн сэтгэлийг хөдөлгөж тэд гаригуудаа хамтдаа аврахаар амлалт өгч нударгаа нийлүүлэн ёслолоо. За тэгээд манай хоёрын харилцаа улам гүнзгийрч бүр хамт унтах дээрээ тулав. Грээсийг унтахаар явхад Роки үүнийг үхэл гэж андууран сандарсан тул Грээс нойр гэж юу болохыг тайлбарлаж өгөхөд хүрэн Рокигийн гаригт тэд бие биенээ хамгаалахын тулд бөөнөрөө хамт унтдаг зурсгалтай байж л дээ. Тийм ч учраас найзынхаа ганцаардлыг ойлгосон Грээс хонглын шилэн цонхны дэргэд ор засаж тэд анх удаа хамтдаа хоноглов. Яг энэ үед Грээсийн дурсамжид нэгэн гонигтай үйл явдал сэргэв. Даалгаварт явгаар сонгогдсон нисгэгчид түүнээс нэг зүйлийг гуйж байжээ. Тэр нь даалгавар дуусны дараа үлбэрч өгөхгүй тулд өөрсдийгөө хурдан бөгөөд өвдөлтгүйгээр хороогдох хөрөмж байлаа. Астрофаг хэдхэн секундэд нэг тонн төмрийг хайлуулж чаддаг шигээ хүн төрөлхтний хувь тавилагч ийм богино хугацаанд шийдэж чадах хүчтэйг тэр эргэн саналаа. Гэтэл гинэгт хөлөгтөн чимээ гарч дурсамжинд тасрав. Хаалгаа онгойлгохтол Роки өөрийнхөө даралттай бөмбөлөг өмсчихсөн Грээсийн хөлөг дотор хээв нэг халахж яв. Тэр хүний технологиг бишрэн тэнүүчиж Грээсийг замбраагүй байна гэж зэмлэх нь яг л хатуу багш шиг. Роки ч тусдаа байхыг хүссэнгүй. Хамтдаа ажиллахын тулд Грээсийн хөлөгт өөрийн гэсэн өрөөтэй болохоор шийдлээ. Ингээд Грээст ямар ч хувийн орон зай үлдсэнгүй. Роки бүр ханыг хүртэл нэвт сонсож чаддаг гайхалтай сонор тул Грээсийг хоол идэх, унтах гэд бүхий л үед нь хянаж зааварчилж эхлэв. Гэсэн ч энэ хачин заримдаа төвөгтэй санагдам хамтын амьдрал нь тэднийг дэлхий болон ээрэд гаригийг аврах цорын ганц баг болгож байлаа. Хөлгөөдийнхээ технологийн талаар гүнзгий ярилцах явцад Грээс нэгэн аимшигтэй зүйлийг олж мэдэв. Роки болон түүний гаргийнхан цацраг туяаны талаар ямар ч мэдлэггүй байж л дээ. Тиймдээ ч Рокигийн багийнхан яг л Грээсийн нөхөжиг сансрын цацрагт хортож өгсөн бөгөөд Роки зөвхөн Астрофагийн зузаан хантай ойр байсны хүчиндэл амьд үлдэж чаджээ. Ийхүү тэд Астрофагийг судлахын тулд хамгийн ойр орших үзэсгэлэнтэй Адраид гэх гариг руу чиглэлээ. 11 хоногийн аялал тэднийг улам ойртууллаа. Роки 186 жил хамт амьдарсан ханаа санагалзан ярих нь Грээсийн сэтгэлийг хөдөлгөв. Энэ үед Грээсийн дурсамжинд Евата Каракид дуулж сансрын нисгэгчдэд хамгийн хэцүү үед нөхөрлөл хүч өгдөг тухай ярилцаж байсан сэргэн. Удалгүй Адраин гарагт ирэхэд тэдний нүдний өмнө гайхамшиг дэлгэгдэв. Гэрэл асгаад мянган астрофагууд сансарт үзэсгэлэнтэй туяа татуулан цугларч байлаа. Гэвч баярлах болоогүй байв.
Туршилтаар адреналин дээр астрофагийг идэж устгахад нэгэн төрлийн бактери байгааг олж мэдэв. Энэ бактери л Tau Ceti одны системийг астрофагийн халдвараас хамгаалж байж л дээ. Хэрэв тэд энэ махчин бактерийг барьж аваад өөрсдийн гариг руу аваачиж чадвал төрлөх гэрээ аврах нь тодорхой болов. Гэвч гол асуудал нь энэ хүлэг агаар мандалд орох зориулдаггүй тул Рокки загасчлах мэт маш урт гинж хийж бактери цуглуулах төлөвлөгөө боловсрууллаа. Мөн гэрээс өөрийгөө энд үхэх тавилантай гэдгийг хэлэхэд Рокки эрэс татгалзаж өөрийн түлшнээсээ ч хуваалцсан амлав. Энэ нь Роккигийн гэрте харих аяллыг удаашруулагч гэрээсийг амьд үлдээх цорын ганц зам байв. Ийхүү найзынхаа энэ өөмөр сэтгэлд манай гэрээс ч нулимс туслуулан баярлаж Роккигийн бөмбөлгийг чангаар тэрвэрлээ. Ингээд тандагч бүхий гинжээ агаар мандал руу буулгаад эргүүлэн татах үед хөлөг хит халж хилтерхийнүүд тасарч эхлэв. Гинтийн цохилдод гэрээс ухаан алтан унаж сэрэгтэй хөлгийнхөө гадна гинжнээс дүүжлэгдсэн байлаа. Температур нэмэгдэж хөлөг дэлбэрэх аюултай байсан ч гэрээс бууж өгөхийг хүссэнгүй. Тэр үхэлдээ тэмцэлтэн байж дээж бүхий тандагчаа барьж аваад арайхийн хөлөгтөө орж амжлаа. Гэвч аюул үүгээр дуссангүй. Адреналаас холдох үед хөлгийн түлшний саванд нүх гарч хяналтгүй эргэлтэд орлоо. Гэрээс асар их хүч гарган байж түлшний савнуудыг салгаж хайсан ч хөлгийн огцом хөдөлгөөнд тэд хоёулаа ухаан алдан унтхан тэр. Удалгүй гэрээсийг сэргээд байдал бэртжээ. Рокки өөрөө бэртэлтэй байсан ч найзынхаа амийг аврахын тулд Зинонит бөмбөлгөөсөө гарч үхлийн аюултай орчинд товчлууруудыг дараан хөлгийг докторжуулсан байжээ. Дараа нь Рокки гэрээсийг эмнэлгийн өрөөнд хүргэж өгөөд өөрөө ухаан алтан унжээ. Энэ мөчөд гэрээсийн хамгийн сүүлчийн хамгийн хүнд дурсамж сэргэв. Тэрээр энэ даалгаварт сайн дураараа яваагүй байж л дээ. Лаборатори дэлбэрч үндсэн нисгэгчэд ам өргөтгöd Ева түүнийг хүчээр явуулахар шийджээ. Хэдий гэрээс үхэхээ сайж татгалзан цугцсан ч хамгаалагчид түүнийг барьж аваад тайвшруулах тариахийн хүлэгт хүчээр суулгасан байжээ. Энэхүү тэрээр дэлхийг аврах баатар биш, харин ч бүр хөөгцөн орогдол мэтэл энэхүү аялалд гарсан гашуун үнэтэйгээ нүүр туллаа. Одоо цагт гэрээс сэрээд Роккиг бөмбөлөгтөө тэнхэрж байгаа харан санаа амарч найзаагаа сэрхийг хүлээх зураа бактерийн туршилтаа үргэлжлүүлв. Тэрээр астрофагийг устгагч бактерийг Таумба гэж нэрлээд түүнийг сугар гаригийн агаар мандалд тэсвэртэй болгон мутацид оруулж чадлаа. Ийхүү Роккиг сэргэд тэд ялтаа тэмдэглэж бие биедээ хүн төрлөختний болон ээрэд гаригийн мэдлэгээр дүүрэн бэлхүүдээ солилцов. Тэдний салах эс гүйцэтгэх мөчөж маш сэтгэл хөдлөлгөн болж өөр өөрсдийн гэрлүүгээ замдаа гарлаа. Гэвч аялал эхлээд удаагүй байтал Мэри нэгэн аюултай мэдээд болгов. Таумба бактери мутацид орсноор Зинонит материалыг нэвтэлдэг болсон байх нь тэр. Гэрээс ч өөрийнхөө хөлгийг аварч чадсан ч Роккигийн хөлөг бүхэлдээ Зинонит орд хийгдсэн шүү дээ. Хэрэв бактери Роккигийн түлшний савыг цолбол тэр сансрын гүнд ганцаарх нөхөхөр байлаа. За тэгээд манай гэрээс ч амьдралынхаа хамгийн хэцүү сонголтын өмнө ирлээ. Гэртээ харж дэлхийн баатар болох уу? Эсвэл найзаагаа аврахаар буцаж сансарт өгөх үү? Гэвч тэрээр огтхонч эргэлзэнгүй. Дэлхийг аврах бүх мэдээлэл Таумбагийн дээжээ тандагч хөлгүүдээр дэлхий рүү илгээчгээд өөрөө Роккиг аврахаар хөлгөө эргүүлв. Удалгүй тэр Роккиг олж түшгүй болоод гацсан байхад нь амжиж очиж чадлаа. Рокки ч найзаагаа эргэж ирэхийг хараад хязгааргүй их баярлав. Ингээд олон жилийн дараа дэлхий дээр Ева гэрээсийн илгээс нь тандагчдыг хүлээн авчээ. Дэлхий хөлдөж эхэлсэн ч Таумбагийн ачаар хүн төрлөختөн амьд үлдэх найдвар төрлөө. Харин гэрээс тэр ээрэд гариг дээр өөрийн гэсэн гэр бүлтэй болжээ. Тэрээр хариг гаригийн бяцхан хүүхдүүдийн багш болоод тэдэнд шинжлэх ухааны гайхамшигыг зааж суун. Харин Рокки түнд хөлөг бэлэн боллоо. Чи дэлгүүрийгөө харж болно гэж хэлэхэд гэрээс цонхоор хариг гаригийн тэнгэрийг харан инээмсэглээд би эндээ л үлдмээр байна хэмээн хариуж эцэст нь өөрийн жинхэнэ зорилго, жинхэнэ гэрээ олж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.